одоо юм яриад байгаа. Ийшээ байж ба. Чи ч яагаад байгаа юм бэ? За би чамд нэг юм анхааруулсан баха. Битгий худлаа яриараа гэж аа. Хин худлаа яриас хүүгийн багш. Ээж өөш. Наа. Яагаад ч байна хой. За миний хаав нь юу гэж хэллээ? Асуус гамзаатуу. Аавда юу гэж загсаглаа? Муримодч муримод байна гэж хэлж сур гэж аа. Ой, тавхраа чи яаж би чиний яаж юм аа? яаж болоо чи чинь хүрхгүй юм түрээд яваадах яагаад байгаа юм бэ чи чинь? Гар татаад байна. Тэ үзүүлээч наасаа үзүүлээч. Одоо энд манай эдний газар их хүн орж ирнэ. Бид хоёр хоёулахнаа байгаад нэг юм ярмаар байна. Та нар битгий саад болоорой. Тэ тэрүүнийгээ хэлээчтэй хэлээч. Хаашаа яах вэ? Тийш орцгоо. Жин чүнчид үзүүл тав. Яа. За сайн байна уу дарга. Юу болоо яава яагаад харахгүй шөнөөр дуудаа бай дарга минь. Асуу тодруулмаар юм гараад. Юу гарва яава ийм харахгүй шөнөөр үү? Нүдний шил чинь цантаад байгаа юм а да. Хүүтэн байх шүү гадаа. За юу болоо дарга минь яав. Өнгөрсөн тайлангаар нэг сая хэдэн зуун мянган төгрөгийн бараа хойд склапнаас дуцснаа да. Тэрний учир олдсон уу л гэж. Дутах гэжтэй тэр чинь шинэ склад руу бүгдийг хураасан юм байхчлаа. Бүх фадан над дээр биш дээ. Та шалгуул маргаа шалгалдаа. Яг тоо ёсороо байгаа биз? Сая 200 мянган төгрөгийн бараа бий. Үнэн байна. Энийг асуухгүй харахгүй шөнөөр дуудаа юу дарга минь. Үгүй. Бас нэг юм асуумаар санагдаад. Манай байгууллага 5 жилийн өмнө хандгаатад цасны баяр гэж хийснэ дээ. За тий. Тэгэхэд бид хэд машин дотор нэг шил арх тойруулаад сууж байсан. Тэр хугас шил болоод үлдсэн. Би бүр сайн санаж байна. Тал шил арх 5 помидор үлдсэн. Тэр эргээд машин дотор орж ирээгүй. Тэр яг хаашаа хиний гараар орсон бэ? Дарга юу гэр бүлийн чинь хүн бий юу эрдэн чимэг? Бага. Бага юу? За дарга юу яа энэ гисэн юм аа. Энэ гисэн шүү. Ер нь энэ асуудлыг маргааш ажил дээр очиод ярилцвал яасан юм бэ дарга ер нь? Хэрэггүй. Би танд маргааш халуун дээрээ дэв гэж юм. Тэгээд шинэ оны өмнө ер нь бүх юма дуусгасан зүгээр баг. Шинэ онд арай өөр байдалтай ажиллана шүү. Их эвгүй юм да дарга минь. Тийм хугас шил арх 5 помидор үлдсэн үнэн. Тэгээд юу ясал да таны гарсны дараа танаа эхнэр чинь орж ирээд ажлын газрынхын хажуу талд байна. Би энийг аваад явчих уу гэхээр нь би тэгээд хэлсэн юм л да. Жоох юм санаанд орохгүй гэж сонсъё. Уучлаарай дарга. Баярлалаа. Би чамд анхнаасаа үнэ хэлсэн чинь гэлалаа. Зүгээр. Хоёулаа шинэ онд яг энэ чигээрээ хамтарч ажиллах болно. Илгөө яах вэ дарга минь? Би ер нь танд үнэн шүү дээ. Би таныг ер нь таны оронд хүн байна уу гэвэл би байна л гэж хэлээ. Сэлэмний чинь ир жадны чинь үзүр болж явсан бэлээ.
туулна гэрэл төшөө босгомоор л байна. Даанч чи харцаардын хүүхэд юм да. Гэхдээ яах вэ? Ар гэрийнхний чинь амьдралыг сайн харж хандаж явах болно.